Монгол телевизийн бүтээл. Сайн байцгаана үзэгчтэй. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн цоо шинхэн дугаар ийхүү эхлэж байна. Энэ дугаарт маань цоглог, эрч хүчтэй, хөгжилтэй залуус оролцоно. Энэ бол Чимээгүй номын сан. Сайн байцгаана үзэгчтэй. Би бол номын сан Чанха. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол Чимээгүй номын сан. Ингээ Чимээгүй номын сан тоглогчтойгоо танилцъя. Комедиан Гантлаг. Комедиан Black Togo. Комедиан Хантуму. Комедиан Ганг. Комедиан Жанчу. Ингээд сүүлийн тоглогчоор комедиан зол жаргал нар тоглоно. Та нарт амжилт хүсье. Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан 1-р үе. 1-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал багтаа 40 мянган төгрөг авчрах боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Энэ даалгаврын шийтгэл бол шийтгүүлэгч хөөсөрдөг ямиг аман дотроо залгилгүй 30 секундын турш байлгах ёстой. Амжилт хүсье. Black Togo. Чи тэгээд галтууд шиг жимик гэдэг амаа онгоолгож явдирээ гоо. Даалгаврыг хугацаанд нь биелүүлж чадсан учраас энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа. Төгөө заагцсан хугацаанд даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40 мянган төгрөг авчирлаа.
Энд юм ч байна. Тэгвэр чиний тарихны төгж авалтлах чадахгүй. Толгомолоо сүнхүү зүг болж чухал юм болтрохгүй шүү дээ. Угсаа болтрохгүй. Бас чойж байхгүй. Бүх юм цатгай. Бас чамаа. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн 2 дахь даалгавар түгжээг мултал. Гаднаас хэн нэгэн орж ирнэ. Шийдгүүлэгч харин ямар нэгэн түгжээг мултлах ёстой. Хэрвээ чимээгүй байж чадвал багтаан 40,000 төгрөг авчирна. Даалгаврыг амжилттай биелүүлж энэ даалгаврын мөнгийг авч чадлаа. Баяр хүргэе. Эмэгтэй хүний биед зөвшөөрлөгөө хүрж болохгүй. Анууч зөхөх шийтгэлээ амслаа. Гэхдээ хануу даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд 80,000 төгрөг болж өслөө. Баяр хүргэе. Шийдгүүлэгч суган дотор 2 шаар хавчуулсан байх ба сугаараа ад болох хүчтэй хавчиж хаглах ёстой. Хэрвээ даалгаврыг биелүүлж чадвал багтаан 40,000 төгрөг авчирна. Даалгаврыг амжилттай биелүүлж мөнгө авч чадлаа залуусаа. Баяр хүргэе. Шийдгүүлэгч даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 40,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд 120,000 төгрөг болж өслөө. Баяр хүргэе. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлгийн 1-р үе өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. Энэ бол Чимээгүй номын сан дараагийн үеэр уулзцгаая. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа комедиан ганг шийдгүүлнэ. Харин 2 дахь шийдгүүлэгч усанд орно. Гэхдээ хамгийн бохир заван болсон байх ёстой. 3 дахь даалгавар юу байгаа бол хэсгийн хугацааны дараа эргээд уулзъя. Энэ бол Чимээгүй номын сан. Чимээгүй номын сан 2-р үе. 2-р үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлвэл багтаа 60,000 төгрөг авчрах боломжтой. Дөрөв хэвээрээ чимээ гаргах хоройтой. Эхэл. Yes.
дугаар үеийн эхний шийтгэл нүцгэн байна. Шийдгүүлэгч Ганг шалдан зогсоод хатуу ерзэний бөмбөгөд оногдно. Амжилт хүсье. Хүндхэн даалгаврыг амжилттай биелүүлж энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуус. Ганг даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 180,000 төгрөг болж өслөө. Бейсэнтэй айтан шоомис мандас тийрэдэг жиуд ирсэн хараа. Энэ удаа комедиан зол жаргал шийдгүүлнэ. Золоо ямар ч үсэн эхлээд усанд орно. Дараа нь юу болохыг өөртөө харцгаана. Хэрвээ даалгаврыг амжилттай биелүүлж чадвал багтаан 60,000 төгрөг авчирна. Хамаатны багтай л үү. Аа сүшгүй л үү. Богино хамаагүй болохгүй. Саавалтаж сэтгэлээр угаалтаж. Нашаалтаж. Саа үрээд. Хойш туалетны өвтойка ийгээч. Боксроо хийж чад ингээд. Авто боллоо штэ байж энэ. Чи зүгээр зогсолтож. Нупрох мэд. Ята таун чингэн чойрын богт. Миний хатаа аюу бэнтэй. Хайж ирэх юм байна.
Шийдгүүлж байгаа оролцогч даалгаврыг амжилттай биелүүлж чадсан уу гэвэл тийм. Гэхдээ багийн нэг гишүүн дөрмийг мартаж хэтэрхий чанга чимээ гаргасан учраас энэ даалгаврын мөнгө надад үлдсэн. Золоо өгнө хичээлээ. Харамсалтай нь багийн нэг гишүүн дөрмөө мартаж хэтэрхийг чимээ гаргасан нь үнэн бололтой. Харамсалтай байна. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн хിവэр үлдлээ. За энэ удаа алдарт Black Togo шийтгүүлнэ. Шийдгүүлийн нэр бол хот ойлт. Ямар ч байсан хотоох юм байна. Уян алдархай гэж л найдаа. Яавч өлөгтэй баггүй би хэлсэн шүү дээ. Хөлнийх нь тэр балетийн эрхээ өөр шүү дээ. Яаш би тэг яг ингэ бүсийн хамраад арчих нэ. Яана. Юм байна уу? Юм байна уу? Аа? Яг ингэ хамар ингэ арчиж таалт. Яг тэгэл тунгаас юм. Яа, жаа халахгүй. Жоо халахгүй доо. Жоо халаач. Го. Зүгээр чадна. Яваач тий. Бөө чадна. Шүнмсэн татчихдаг шүү дээ надад. Даалгаврыг амжилттай биелүүлж энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуус. Төгөө мөн даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 60,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 240,000 төгрөг болж өслөө. Нэвтрүүлгийн 2 дугаар үе өндөрлөж байна. Нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. 3 дугаар үеэр уулзцгаая. Чимээгүй номын сан хэсэг хугацааны дараа комедиан тулга шийтгүүлнэ. Тулга дэхтэй чихэр иднэ. Харин сүүлийн шийтгэл бол үнэхээр аимшигтай шийтгэл. Юу байгаа бол энэ бол чимээгүй номын сан. Эргээд уулзъя үзэгчтэй. Чимээгүй номын сан сүүлийн үе. Сүүлийн үеийн даалгавруудыг та амжилттай биелүүлж чадвал энэ удаа хамгийн их мөнгөнд дүн болох 100,000 төгрөгийг хожих боломжтой. Гэхдээ гол дүрмийг битгий мартаарай. Чимээ гаргах хоройтой. Эхэл. Гуравдугаар үеийн эхний шийтгэлийн нэр бол Candy. Гэхдээ энгийн нэгэн чихэр ирэхгүй. Дотор нь халуун ногоо байгаа. Хэрвээ энэ чихрийг 1 минутын дотор идэж чадвал тулга багтаан 100,000 төгрөг авчирна. Амжилт хүсье.
Хамгийн их мөнгөнд дүнтэй хүндхэн даалгавруудын нэгийг амжилттай биелүүлж, энэ даалгаврын мөнгийг авч чадлаа залуусаа. Тулах даалгаврыг амжилттай биелүүлж багтаан 100,000 төгрөг авчирлаа. Ингэснээр багийн нийт мөнгөнд дүн 340,000 төгрөг болж өслөө. Шийдгүүлэгчийн гарын 5 хуруунд хавчаар хавчиж 30 секундын турш төвчих ёстой. Энэ даалгавар бол аимшигтай хөвдөлтийг мэдрүүлнэ. Амжилт хүсье хануу. Даалгаврыг амжилттай биелүүлж хамгийн их мөнгөнд дүн болох 100,000 төгрөгийг авч чадлаа залуусаа. Хануу энэ их хөвдөлтийг даван тулж багтаан 100,000 төгрөг авчирлаа. Хөгжилтэй залуус маань чимээгүй номын санг амжилттай даван гарлаа. Тэд багаараа 440,000 төгрөг хоцсноор хүн тус бүр 73,000 төгрөгтэй гэртээ харж байна. Амжилт хүсье залуусаа. Эргээд уулзъя. Чимээгүй номын сан шоу нэвтрүүлэг та бүхэнд хүрлээ. Нэвтрүүлэг дээр гарсан даалгавруудыг дуурайж хийхийг хориглоно. Энэ бол Чимээгүй номын сан. Нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж ивент итгэсэн байгууллагуудаа баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Nippon TV. Илүү их шийтгэлийг ойрыгоос